Монгол Улсын засгийн газрын бодлого үйл ажиллагаа тогтоол шийдвэрийн талаар үнэн бодит мэдээллийг холбогдох их сурвалжуудаас хүргэдэг нээлттэй засаг хөтөлбөр эхэлж байна. Энэ удаагийн дугаараар ерөнхий сайдын шилэн хяналтыг хэрэгжүүлэх үүрэг өглөө. Алт олборлтыг нэмэгдүүлэх засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлвэл 2015 онд 12 тонн алт олборлно. Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс гарах 2 замаа хослуулан хэрэгжүүлэхээр боллоо. Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах хэмнэлтийн хуультай болно. Ерөнхий сайд 7 хоног бүр нийгэм тулгамдаад байгаа асуудлуудыг хурдан хугацаанд шийдвэрлэх шийдлийн цагийг тогтоосон. Өнгөрсөн лав гарагт төрийн хяналтын үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын төлөөлөлтөд уулзлаа. Улс орны эдийн засаг хөгжлийг үүрч явдаг аж ахуй нэгж үйлдвэрлэгч нарын үйл ажиллагаанд саад учруулдгаа гэх шүүмжлэлийг хүлээдэг мэргэжлийн хяналтын ерөнхий газар, татварын ерөнхий газар, гайлын ерөнхий газрын дарга нар шийдлийн цагаар орж ямар аргаар төрийн хяналт шалгалтыг явуулах талаар ярилцлаа. Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг ажиллаа хүлээж авсан даруйда мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүх хяналт шалгалтыг зогсоосон байсан бол одоо ийм шийдлэр хяналт шалгалт явуулах үүрэг өглөө. Хяналт бол өөрөө бас хяналттай байх хэрэгтэй. Тэгэхээр хяналтыг өөрийг нь яаж хянах вэ гэдэг нь бид нар бол арга хэрэгсэл бий болгоо гэдэг энэ чиг үүргийг бол бас өнөөдрийн төлөвлөсөн ирсэн дарга нартаа өгсөн байгаа. Тэгээд хяналтыг өөрийг нь хамгийн сайн арга бол шилэн хяналтын систем гэж ингэж бол бид хүн үзэж байгаа. Тэгээ шилэн дансны хууль гарсан. Одоо ингээд энэ оны эхнээс ахуулаад төрийн төсвийн бүх байгууллагуудын бүх гүйлгээ нь бол өөрөө шилэн дансан дээр хянагдаж байгаа. Одоо хяналтынхаа үйл ажиллагааг бид нар бас шилэн хяналтын энэ одоо системийг хэрэгжүүлж иж бий болох ёстой. Тийм учраас шилэн хяналт цэг, гав цэг гэмээр гэсэн энэ вебсайтыг үүсгэж энэ хяналтын байгууллагуудаа бий болгоо гэдэг үүрэг бол бас мэдээллийн технологийнханд үүрэг өгсөн байгаа. Бизнесийн итгэлийн индексээр өнгөрсөн онд бизнесийн орчин муудсан гэж 47% нь хариулсан мөртлөө илүү сайжирч эрүүлжнэ гэсэн хүлээлт 60% гарсан байна. Энэ итгэлийг алдахгүй тулд Монгол Улсын засгийн газар үйл ажиллагаагаа ил тод болгох бодлого баримтлах ёстой. Монгол Улсын ерөнхийлөгч санаачлан шилэн дансны бодлого явуулан 2015 оны 1 сарын 1-ээс эхлэн төрийн бүх байгууллагууд санхүү бүртгэлээ ил тод болгосон. Шилэн дансны тухай хууль батлагдсанаар төрийн албаа хаагчдын үүрэг хариуцлага өндөр болохын зэрэгцээ татвар төлөгчдийн мөнгө хаана яаж зарцуулагдаж байгааг хүн бүрт ил тод болгож аливаа хардлага сэрлэг үгүй болно гэж тооцоолж байсан юм а. Гэхдээ тухайн төсвийн санхүүгийн үйл ажиллагаа ил тод байлаач хангалтгүй гэх дүгнэлтийг иргэд болоод аж ахуй нэгжүүд өгсөн нь дээрх бизнесийн итгэлийн индексээс харагдана. Тиймээс хамгийн ихний ээлжинд хамгийн их ил тод байх ёстой татвар, хяналт, гайл гэсэн 3 байгууллагыг шилэн хяналт Gov, CGMN вебсайтаар дамжуулан хаана ямар шалгалт хийх гэж байгааг ил тод зарлаж байхыг үүрэг болголоо. Зөвхөн зарлаа зогсохгүй хяналт шалгалтын явцад ямар төрлийн алдаа зөрчил илэрсэн, түүнийг яаж шийдвэрлэж ямар арга хэмжээ авснаа маш тодорхой вебсайтад бичиж оруулж байх ёстой. За ингэж тодорхой бичнэ гэдэг бол нэг талаас төрийн хяналтын үүрэг гүйцэтгэж байгаа хүний нэр хүнд, нөгөө талаас аж ахуй нэгжүүд алдаа зөрчлөө арилгах боломж олгох ач холбогдолтой гэж талууд үзэж байлаа. Өнгөрсөн 7 хоногт эрчим хүчний сайд зоригт салбарынхаа өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Монгол улс эрчим хүчнийхээ нийт хэрэглээний 80 гаруй хувийг дотоодоос хангадаг. Гэсэн хэдий ч өдийг хүртэл алдагдaltaй хэвээр ажиллаж байгаа. 2014 онд 68 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн нь нэг талаас эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй төрөөс хатуу бодлого баримталдагтай холбоотой гэж салбарын сайд үзэж байсан юм а. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлээ эрчим хүчний үнийг 9%-аар нэмэгдүүлснээр 144 төгрөгийн өртөгтэй эрчим хүчийг 122 төгрөгөөр хэрэглэгчид борлуулах болсон. Энэ бол эрчим хүчний үнийг чөлөөлөх эхний шалтгаан. Харин хоёр дахь шалтгаан бол өсөн нэмэгдэх хэрэглээг хангах урт болон дунд хугацааны зорилтууд. 2020 он гэхэд бидэнд 2000 мегаватт эрчим хүчний их үүсвэр хэрэгтэй болно. Харин өнөөдөр бидэнд 1100 мегаватт үйлдвэрлэх боломж байна. Нөгөө талаас өргөн уудам газар нутагт эрчим хүчний тархалтыг сайжруулах үүднээс энэ жил Багнуурын нүүрсний цахилгаан станцыг концессийн гэрээгээр, Эгийн голын усан цахилгаан станцыг хөнгөлөлттэй зээлээр, Ховд аймаг дахь Ховд голын усан цахилгаан станцыг концессийн гэрээгээр тус байгуулах шийдвэр гарсан.
төлөвлөсөн. Аж ахуй нэгж хөрөнгө оруулагчтай ийм концессийн гэрээ байгуулахдаа барих, ашиглах, хүлээлгөө өгөх гэсэн хэлцлэр тохирч байгаа учраас барьж байгуулсан газрууд нь ямар нэгэн байдлаар алдагдaltaй бус ашигтай ажиллах нь ойлгомжтой. Энэ бол эрчим хүчний үнийг чөлөөлөх бас нэг шалтгаан болж байна. Гэхдээ эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичиг баримтанд үнийг үе шаттайгаар чөлөөлөх тухай тусгагдсан учраас эрчим хүчний сайд хэмнэлтийн бодлогыг илүү чухал гэж үзжээ. Энэ жилийн хувьд бол эрчим хүчний салбарт бид нар үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах ийм жил болгож зорилт тавин ажиллаж байгаа. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль гэж боловсруулсан төслийг удахгүй үед бид нар улсын их хурлд өргөн барьж энэ хуулийг хэлэлцүүлнэ. Бид энэ хүрээнд энэ жил нэг 17 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг системийн хэмжээнд гаргах төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. За мөн бид эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг баримтан дээр эрчим хүчний яам ажиллаж байна. Энэ бодлогын бичиг баримтаа бид нар удахгүй засгийн газарт танилцуулна. 2030 он хүртэл Монгол улсын эрчим хүчний нийт хэрэглээ таацыг тооцоод энэ хэрэглээгээ хэрхэн хангах вэ? За мөн эрчим хүчнийхээ салбарын үр ашгийг хэрхэн дээшлүүлэх вэ гэсэн бодлогын бичиг баримтыг боловсруулаад дууссан. Эрчим хүчний хууль, сэргээгдэх эрчим хүчний хуулиудад бас бид нар бодлогын зарим өөрчлөлт оруулах гэж байгаа. Энэ бичиг баримтууд бас боловсрогдсон. Бас улсын их хурлаар энэ хаврын чуулганаар хэлцэгдэж батлагдана хаа гэж ийм хүлээлттэй байгаа. Уг нь Монгол улс эрчим хүчний их усруудаас хангалттай хэмжээний хөрөнгө олох боломжтой. Жишээ нь оюу толгой компани өнгөрсөн онд 100 сая долларыг бүгд найрамдах хятад ард улсаас эрчим хүч ашигласныхаа төлбөрт төлсөн. Хэрвээ бид 5 толгойн цагдхаа станцын төслөө хил хамгүйгээр хурдан хугацаанд явуулж чадсан бол өнөөдөр жилдээ багаар бодоход 100 сая долларын орлоготой ажиллах боломжтой байсан. Яг ийм байдлаар 5 дугаар цахилгаан станц болон бусад төлөвлөж байгаа их усрууд хурдан хугацаанд ашиглалтанд оруулж хурдан хугацаанд хөрөнгө орлого олох шаардлагатай гэж салбарын сайд хэлж байлаа. Улаанбаатар хотыг утаагүй болох ажлын хүрээнд халаалтай эрчим хүчээр шийдсэн 60 мянган айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 50% хөнгөлдөг байсан. Нийтдээ 6 орчим тэрбум төгрөгийн хөнгөлтийг 2014 онд үзүүлсэн. Энэ жил улс орны эдийн засгийн нөхцөл байдал муу байгаатай холбогдуулан хөнгөлөлт үзүүлэхэ болсон байна. Монгол улс цөмийн эрчим хүчийг 2030 он хүртэл үйлдвэрлэхгүй, ашиглахгүй гэсэн бодлого баримталж байна. Ус нар цахилгаан гэд сэргээгдэх эрчим хүчийг 2020 он гэхэд нийт их усрын 10% хүрэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар манай улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 2%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байна. Алт бол шууд валютаар хэмжигддэг хамгийн хурдан хугацаанд улс орны эдийн засагт нөлөөлж болдог ашигт малтмал. Тиймээс ханшин унсан мөнгөө чангалахын тулд эдийн засгаа хурдан хугацаанд аврахын тулд засгийн газар алт олборлолтыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Энэ асуудлаар уул уурхайн сайд жигжидтэй ярилцлаа. Ер нь яагаад засгийн газар алтыг онлов? Тэгээ та бүгд мэдж байгаа засгийн газраас энэ эдийн засгийн бэрхшээлийг гитлэн авахтай холбогдуулаад хөтөлбөр гаргасан. За энэ улсын их хурлаар батлуулсан байна. Энэ дотор бол үндсэндээ манай уул уурхайн салбараас бол алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төр их ач холбогдол өгсөн. За энэний хүрээнд хийж байгаа үндсэндээ ажил. Өөрөөр хэлбэл алт гэдэг маань бол шууд одоо валютаар хэмжигдэх ийм одоо үнд металл байдаг. Ийм учраас одоо ялангуяа эдийн засаг ийм сайн биш байгаа. Бэрхшээлтэй үед бол түргэн хугацаанд эдийн засгийг идэвхжүүлэх, Монгол банкны алтны нөөцийг нэмэгдүүлэх ийм боломжтой гэж харсны үндсэн дээр энэ арга хэмжээг бол авч байгаа. За Монгол банктай бол бас энэ нөөцийг нэмэгдүүлэх янз бүрийн санхүүгийн хэрэгслүүдийг бас хэрэглэх чиглэл талаар бол ярьж байгаа. Одоогор бол алтны татвар бууруулчихсан байгаа тий. Энэ чинь хэдэн он хүртэлээ? Энэ бол 2018 оныг дуустал. Энэ бол ихээхэн чухал арга хэмжээ болсон гэж бид үзэж байгаа. Өнгөрсөн онд гэхэд тухайлбал 13 тонн алт одоо тушааглаа шүү дээ. За энэ бол өнгөрсөн түүний өмнөх онтой харьцуулахад бол 3 дахин одоо нэмэгдсэн байх жишээтэй. За энэ эрчээрээ явах юм бол бас нэлээд одоо бидний тавиад байгаа зорилт бол хэрэгжинэ гэж бодож байна. За мөн түншлэн бид бас нэг тийм өмнө нь хэрэгжүүлж байгаа арга хэмжээ төлөвлөж байна. Яагаад гэвэл
энэ хууль бус алт толборлагчдын өртсөн газар эсвэл өртөөд байгаа тийм газрууд байгаа юм. Жишээ нь орон нутгаар яваад үзэхэд бол тэд орон нутгийн захиргааны нэг тусгай хамгаалтанд аваач чаддаг улсууд нөхч олборлт хийлгийа гэсэн тийм санал хүртэл тавьж байгаа. Тэгэхээр тийм газруудыг бол судал тогтоогоод эхлээд хамгаалтанд авах. За тэгээ шаардлагатай гэж үзэх юм бол түүнд олборлт явуулах ажлыг бол бас зохион байгуулалтаар хийхээр одоо судалж байгаа. Энд та саярлаа 2005 онд 12,000 тонн алт толборлох төлөвлөгөөтэй байна. Ер нь яг хичнээн одоо аж ахуй нэгж ажиллах хичнээн томоохон орд ажиллах боломжтой. Тэгээ зүгээр бид энэ алт олборлагчтай холбооноос жигсаалт гаргаж авсан баг 2 янз. Тэнд бол нэг 70 тонны 70 аж ахуй нэгжийн одоо жигсаалт байж байна. Тэгээ нэг ирэм дараатай дарга хэмжээ аваад явна. Өөрөөр хэлбэл урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гарсантай холбогдуулаад нөгөө усан сан бүхий газрын ингийн хамгаалтын бүсийг тогтоох шаардлагатай болж байна да. Тэгэхээр энэ дээр холбогдох газруудтайгаа нийгмэр бүгдийн тогтоох юм бол маш их цаг хугацаа одоо юу гэдэг алдах дээр нь зардал мөнгө их гарах төлөвтэй юм байна лээ. Тэгэхээр тэр мэргэжлийн байгууллагууд үйлдвэрлэгчтэйгээ хамтарч хагаад хамгийн боломжтой ашиглахад одоо магадлал өндөртэй газруудаас нь сонгоод тэгэхээр тэр тухайн одоо ордуудыг шууж газар дээр нь шийдээд явъя гэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг одоо яг тэд гэж хэлэхэд бас боломжгүй байна л да. Технологийн шийдлийг ер нь одоо стандарт мөрдүүлэхээр болж байгаагүй юу тэр тал дээр? Тэг яг зүгээр стандарттай холбоотой нэг заалт байгаа энэ 2002 онд байсан санаж байна. Засгийн газрын тогтоолоор гарсан. Өөрөөр хэлбэл энэ алт олборлолтууд гадаадын тэргүүний дэвшилт технологи хэрэглэх тийм санаачлалыг дэмжиж алтын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх гэсэн тийм утгатай тогтоол гарсан байдаг. Тэгээ энэний дагуу одоо гадаадаас драгийн технологи гэж өөрөөр улсын голдролт нь ийм хөвгч сонгоц шиг тийм техникээр одоо олборлоод тэгээ тэр нь шууд өөр сэргийгдээд явдаг юм технологи юм билээ. Энэ бол одоо юу гэдэг энэ салбартаа бол тэргүүний технологи гэж байгаа. Энийг нэвтрүүлэхээр хэд хэдэн одоо аж ахуйн нэгж нэлээд хэдийн драг оруулаад ирсэн. Тэрэн дээр одоо зогсон байдалтай байж байгаа. Тэгээ энийг эргэж бас ашиглалтанд оруулах асуудлыг бас бид судалж байна. Энэ саяын урт нэрт хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гарсантай холбогдуулаад бид энэ хуулийн хүрээнд өмнө гарсан хуулийн хүрээнд хязгаарлалтанд орцсон байсан аж ахуйн нэгжүүдэд хандаж зарлал гаргасан байна. Өөрөөр 3 сарын дотор өргөд түлээж авах юм. Тэр компаниуд өөрсдөө өргөдөл гаргаад манай ашиг нутгийн газар гаргаад тэрийг нь бид хүлээж аваад тэгээд нөгөөдөх тэдэнтэй гэрээ байгуулах засгийн газраас тэр гэрийн загварын тэр батлахын журам гэрийн загвар. Тэгээд үйл ажиллагаа явуулна. Тэгэхээр тэд одоо юу гэдэг хідэн тэр өргөдлөх нөө хідэн өгөхгүй нөхөн төлбөрийг шаардах гэдэг бол дараа гарч ирэх асуудал л да. Ер нь бол бид бол аль болохоор тэр нөхөн төлбөрийн асуудал үгүйгээр одоо харилцаа ашигтай хэлбэрийн асуудлыг шийднэ гэж л бодож байгаа. За нэг энэ ташрамыг одоо ашиглаад нэг зүйлийг хэлэхэд бол тэр гол мөрний Орос зүрдэх их усан сан бүхий газар, ойн сан бүхий газрын одоо газарт хайгуул ашиглалтыг хориглох тухай хууль гэдэг нь урт нэртэй хууль шүү дээ. Энийг бол бид бол ерөөсөө өндөхгүй байгаа шүү дээ. Энийг бол хэрэгжүүлэх ёстой гэж дуулуурхан юм үзэж байгаа. За ганцхан энийг хэрэгжүүлэхэд үүсээд байсан гацаа саад бэрхшээлийг л арилгаж байгаа юм. Энэ нэг удаагийн тодорхой хугацаанд хэрэгжих арга хэмжээгээр энэ ингээд саад наалга болно. Ингэсний дараагаар бол энэ урт нэртэй хуулиа бол нийтээр дагаж мөрдөд хэрэгжүүлээд явна гэж бас ойлгох зүйтэй. Манай үзэгчид бас ноён уулын асуудлыг сонирхож байгаа хэл та яг нь яаж шийдэгдсэн бэ? Тэгээ ноён уулын хувьд гацууртай ордын асуудал. За энэ гацуурт ордыг бол 1990-90 оны ихээс эхлээд тэр хуурай одоо шорон ордыг ашиглаад ирсэн. Одоо тэр шорон орд байсан талбайн дор дийлэнх нь байгаа одоо үндсэн ордыг ашиглах асуудал байна. Тэгээ энэ бол ноён уулын тэр гацууртай хүнд байгаа асуудал та. Тэгээ энийг бол стратегийн ордод оруулах тухай асуудал нь улсын хурлаар шийдэгдсэн. За дараа нь энийг хэдэн хувь төр эзэмших вэ гэдэг асуудал бол их хурлаар ороод одоо шийдэгдэг унсан байна. Инхлээ зэрэг одоо ямар шатанда явж байгаа гэхээр нөгөө хөрөнгө оруулагч талтайгаа энийг ямар хэлбэрээр өөрөөр хэлбэл ашиглах вэ гэдэг ийм яриа хэлцээг явуулах бэлтгэлийн хангаж байна. За ноён уулын та холбоотой өөрөөр хэлбэл тэр эртний хүннүүгийн булш
Тэгээд энэ түүх соёлын дурсгалт зүйл байдаг, олдвор байдаг, энэ хөндөгдөх гээд байна гэдэг асуудлын хувьд бол яг одоо энэ гацуурт уурхай олборлох гэж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор бол ийм түүх соёлын дурсгалт зүйл бол байхгүй гэдэг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт дээр бол гарцсан асуудал байгаа. Тэгээ энэ бол санаа зовох зүйлгүй гэж бид үзэж байгаа. Нэг модны оронд 10 мод тарих, байгаль дээлтэй технологи ашиглах, олборлсон алдаа Монгол банкнд тушаах зэргээр засгийн газар үндсэн хатуу шаардлагуудаа алт олборлагчдад тавьж ажиллана гэж уул уурхайн сайд мэдээллээ. Сангийн яам өнөөдөр эдийн засагч судлаачид төрийн бус байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Юун төрийн засгийн газар өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар арга замыг сонгосноо мэдээллээ. Уг нь ерөнхий сайд төсвийн төлөлтөд багасгаж мөнгөний хатуу бодлого баримтлах уу? Эсвэл эдийн засгаа тэлээд мега төслүүдэд хэрэгжүүлээд явах уу гэсэн хоёр сонголтыг иргэдээс асуусан. Харин өнөөдөр сангийн яам энэ хоёр бодлогыг хослуулан хэрэгжүүлэхээр болсон учраас ингэж тайлбарллаа. Үүсэн нөхцөл байдлаа дүгнээд үзэх юм бол эдийн засгийн өсөлт маань саарлаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ маань буурсан. Энэний үр дүн төлбөрийн тэнцэлээр нэлээд их хэмжээний одоо хямралт байдал, хүндрэлтэй нөхцлүүд бий боллоо. Төсөөс гадуурх хөрөнгө оруулалтын хэмжээ маань хотын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувьтай тэнцэх боллоо. За энэ бүх одоо сөрөг нөлөөллүүд маань эргээд бидний 2015 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэлт маань 1 тэрбум 400 сая $400 алдагдал үүсгэж болзошгүй байна. За ийм учраас бол хамгийн энэ тэргуунд бол валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Төлбөрийн тэнцлийн хүндрэлийг арилгах чиглэлээр бодлогын арга хэмжээг бол яралтай авч хэрэгжүүлэх улмаар макро эдийн засгийн доктортой байдлыг хангах нь зайлшгүй шаардлагатай гэж бид дүгнэж байгаа. За бид сиадраас бол ерөнхийдөө энэ хоёр бодлогыг хосломол хэлбэрээр хэрэгжүүлвэл нэлээд үр дүнтэй гэж үзэж байгаа. Бүтцийн төсвийн талдаа бүтцийн өөрчлөлт, төсвийн үр ашиггүй зардлаа бууруулъя, төсвөө илүү хариуцлагатай болгоё. Дээрээс нь томоохон төслүүдийнхээ үйл ажиллагааг эрчимжүүлье. Концессийн төслүүдийг хэрэгжүүлье. Энэ хэмжээгээр эдийн засгаа тэлье гэсэн бодлогын хосломол хувилбарыг сонгож бол хэрэгжүүлэхээр эдийн засгийн хүндрэлээс гарах арга замын одоо хөтөлбөрийн төсөлд бол тусгаж улсын их хурлаар батлуулсан байгаа. Эдийн засагчдын зүгээс ч энэ бодлогыг хослуулах нь зүйтэй, өөр гарц байхгүй гэсэн байр суурьтай байлаа. Төсөө хумих бодлого барьж үзээгүй манай улсын хувьд зах зээлд хэвлэсэн мөнгөө одоо бодит мөнгө болгох шаардлагатай гэж үзэж байна. Өнөөдөр яагаад төрийн мөнгөний хатуу бодлого хэрэгтэй вэ гэвэл өмнө оруулсан нэгэнтээ зах зээл рүү оруулсан мөнгийг буцааж үн цэнтэй болгохын тулд хатуу бодлогоор барьж байгаа. Энэ бол 2 жил явагдах ёстой асуудал. Тэгжээж буцааж нөгөөх нь голдролтой орно гэсэн үг л да. Тэр тас хийгдэж байгаа асуудал гэж би үзээд байгаа. Мега төсөл эдгээр бол бүгд микро эдийн засгийн асуудал байгаа байхгүй. Гэхдээ эдийн засаг дотроос зарим нэг салбарын бид нэр онцлоо чинь 13 14 онд бол 200 хэдэн компани, цөөхөн хэдэн компанид их мөнгө өгснөөр эдийн засгийг илэршүүлнэ гэсэн чадаагүй байна. Тэгэхээр өнөөдөр 1 мега гэж дараа нөгөө хөлбөрлөг орж ирэх чинь biz эдийн засгийг нийтэд нь идэвхжүүлэх, нийт даяар нь жижиг том гэлтгүүгээр идэвхжүүлэх тэр орлого нь өөрөө их чухал байгаа байхгүй. Эдийн засгийн нийт нь идэвхжүүлдэг орлого гэвэл нийтийг хамардаг татварын бодлого л байдаг. Тэснэ би тийм учраас энэ өнгөрсөн хаварч хэлжсэн одоо энэ ерөнхий сайдууч хэлж байгаа эдийн засгийн тодын хууль өршөөлийн хуулийг гаргаад ирээ. Тэгхийн бол бид нэр энэ макро эдийн засагт бий болсон олдтыг микро эдийн засаг руу шилжүүлэхэд манай хов хүн компани санхүү бүртгэлийг шинээр эхлэх хэрэгтэй. Монгол улсын эдийн засаг хамгийн хүсэлттэй гарч байсан үед иргэдийн эдийн засгийн нөхцөл байдалтай ирээдүйн хоочтой итгэх итгэл 2009 оноос эхлэн тогтмол өсөх хандлагатай явж исэн бол 2013 оны сүүлчээс эхлэн буурч эхэлсэн гэж судлаач хэллээ. Эрдэмтдийн зүгээс хэлсэн санаануудаас хамгийн чухал нь хэмнэлтийн горимж шилжихтэй аливаа ажлын үр бүтээлийг шударгаар үнэлэх хэрэгтэй гэсэн санаа байлаа. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдыг ажлын гүйцэтгэлээр нь цалинжуулдаг байх, өргүү зардлыг бууруулах зэргээр хэмнэж сая эдийн засгийн хурдтай уналтаас сэргийлж чадна гэж үзэж байлаа. Ер нь алс хэдтэй ийм тийм байх гэхээсээ илүү өнөөдөр бид ямар хөө байдалтай байгаа вэ гэх асуултыг бид сангийн сайдаас тодрууллаа. Мэдээж одоо манай улсын хувьд бол энэ нөгөө цагуурын нөхцөл байдлаас шалтгаалаад яг одоо оны эхний хэдэн саруудын хувьд бол
төсвийн орлогын бүрдүүлэлт дээр бол жоохон хүндэх нөхцөл байдал бол үүсдэг. За энэ нөхцөл байдал ч гэсэн мөн одоо өмнөх жилүүдтэй адилхан бас үүсэл явж байгаа. За дээр нь бас энэ оны эхний улирлуудад бол өмнөх одоо авсан засгийн газрын дотоод бондын төлбөр бол бас нэлээдгүй их байна. За энийгээ төлөхийн тулд бид бас засгийн газрын бондыг бол мөн арилжаалж байгаа зах зээл дээр. За харамсалтай нь бол бас засгийн газрын бондын хувьд бол арилжаа бол нэг сайн явагдахгүй байгаа. Тэгэхдээ бид бас холбогдох шаардлагатай арга хэмжээнүүдийг аваад ямар ч байсан одоо цалин тэтгэвэр тэтгэмж урсгал зардлуудын хувьд бол бүрэн санхүүжүүлэх хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Хөрөнгийн зардлууд дээр бас энэ төсвийн орлогын бүрдэлттэй холбогдуулаад хөрөнгийн зардлын хувьд бол бид бас санхүүжилтийг өнөөдрийг болтол одоо гаргахаагүй явж байна. Бидний одоогийн байгаа байдал бол төр зүрийн хямрал. Монгол улс ийм хямралыг даван туулах чадвартай улс гэж Ахмад Эрдэмтэд хэллээ. Энэ бол эдийн засгийн хямралыг даван туулах гарцуудын нэг. Монгол улсын эдийн засаг болохгүй бүтэхгүй байна гэж ярих сурталчлах нь нэг талаас хэрэглэгчдийг, нөгөө талаас үйлдвэрлэгчдийн эдийн засагт идэх итгэлийг хөсөрдүүлж хямралыг илүү удаашруулж байна гэж тэд ярьж байлаа.